Сайн бацгааны үзэгчдээ зуны дэлгэр цаг айлчлан ирж байгаа нэгэн сайхан дулаахан нартай цэлмэг өдрийн мэндийг үзэгч та бүхэндээ хүргэж байна. Өнөөдөр 5 дугаар сарын 15-ны даваа гараг 17 цаг 30 минут айлчлан ирсэн учраас нийтлэл Улаанбаатар хотынхаа нийт icon цагийн болон үндэсний литрийн аль биесны Facebook хуудсыг бидэндээ хамтдаа үзэн сууж байгаа хэрхэн үзэгч та бүхнийхээ өмнө Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний литрогийнхаа ээлжид тохирлыг шууд хүрэхэд бэлэн болсон байна. Энэ цаг мөчид бидэндээ үргэлж хамтдаа хэрхэн үзэгч та бүхэндээ хүн талархал илэрхийлж байна. Уламжлалт ясаараа бүгдээрээ хамтдаа дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирлоос өнөөдрийнхээ тохирлыг эхлэх болно. За дөрүүдийн маань бол дотроо 3 төрлөдийг үзэгчд маань мэдж байгаа. Дөрүүдийн 1 2 3 дугаар зэргийн тохирлоодын азтнуудыг дөрүүдийн маань тодруулдаг. Хамгийн багадаа 500 төгрөгийн бооцоо тавьж тоглох боломжтой байдаг. Ингээд уламжлалсараа дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирлоо анхаарлаа хандуулцгаая. За шилэн хооронд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг бөмбөлөг маань нэгдгээр нэг орондоо тоонууд маань нэг нь л гэхэд 4 удаа давхцсан байгаа гэдгийг үзэгч та санах хэрэгтэй юм. Энэхүү 40 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 4 бөмбөлгийг та яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тарьж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөн авч дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирлын маань азтан болох учиртай юм. За ингээд үзэгчд маань дөрмөө ойлгосон гэдэг зэтгэлтэй энэ мэдээж дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирлоо та бүхэндээ амжилт хүсье. Шилэн хооронд маань 40 ширхэг бөмбөлөг маань саадгүйгээр эргэлдэж байгаа. За бүгдээрээ хамтдаа эхний бөмбөлгийг харцгаая. Эхний бөмбөлөгний дугаар 4. Эхний бөмбөлөгний дугаар 4. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 2. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 2. Дугаар 4. За дөрөвдүгээр бөмбөлөгний дугаар 3. Дөрөвдүгээр бөмбөлөгний дугаар 3. За дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирол дээр маань 4 2 4 3 4 2 4 3 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байгаа. Мэдээж та бүхэн хүү 4 бөмбөлгийг яг дарааллынхаа дагуу дөрвөлнгийн зөв тавьж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөн авч азтан болж байгаа гэсэн үг юм. Тэгэхээр үзэгч та бүхэн маань дөрүүдийн дээр алуулаа өөртөө аз авчирдаг 4.5 бүглээд азтан болох боломжтой юм байна гэдгийг нэвтрүүлгийн маань анх удаага үзэж байгаа үзэгчд маань ялангуяа ойлгож авсан гэдэг зэтгэлтэй зөвөрчлөлөн дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирлынхаа азныг тодруулах болно. За шилэн хооронд маань мөн адилхан тгээс 9 хүртэлх цифр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байгаа. Уг 40 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 4 бөмбөлгийг та яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тавьж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөн авч дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирлын маань азтан болох учиртай юм. За ингээд та бүхнийг маань аз ивэг. Мэдээж дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирол байгаа. За эхний бөмбөлөг маань гарч ирсэн эхний бөмбөлөгний дугаар 5. Эхний бөмбөлөгний дугаар 5. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 1. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 1. Ядагын байдлаар 3 бөмбөлөг гарч ирсэн байгаа. Мэдээж 4 бөмбөлөг гарч ирснээр азтан маань тодорхой учиртай. За 4 дахь бөмбөлөгний дугаар мөн 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 4 дахь бөмбөлөгний дугаар 8. За ингэснээр дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирол дээр маань 5 1 8 8 5 1 8 8 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байгаа. Тухайн 4 бөмбөлгийг та яг дарааллынхаа дагуу дөрвөлнгийн зөв тавьж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөн авч байгаа гэсэн үг юм. За ингээд дөрүүдийн маань үзэгчдэд 3 боломжийг олгодог бол 2 болон 3 дугаар зэргийн тохирлынхаа азныг тодруулсан байгаа. За одоо харин бүгдээрээ хамтдаа дөрүүдийн 1-р зэргийн тохирлынхаа азныг тодруулах болно. За нэвтрүүлэг маань мэдээж шууд явж байгаа учраас үзэгч та бүхэн ч гэсэн нэвтрүүлгийн маань азнуудыг хамтдаа тодруулж байгаа. Нэвтрүүлэг маань хэрхэн шудраг бодтой явж байгааг бас
хянж байгаа гэдгийг давхар хэлхэн зүйтэй байх. За шилэн хооронд маань тэгээс 9 хүртэлх цифр бүхий 4 удаа давцсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Уг 40 ширхэг бөмбөлгнөөс адилхан санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 4 бөмбөлгийг та яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тавьж чадсан тохиолдолд өөрийн тавьсан баазгаа 2000 дахин өсгөн авч 4D-ийн 1-р зэргийн тохирлын азтан болох учиртай юм. За ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье. Энэ бол мэдээж 4D-ийн 1-р зэргийн тохирол байгаа. За 4D-ийн 1-р зэргийн тохирол маань мөн адилхан 4 бөмбөлөг гарч ирснээр тохирлын маань азтан тодорхой учиртай юм. За эхний бөмбөлгийн дугаар 6. За 6-гийн тооны дор 6-тай байгаа. Үзэгч маань 6, 9 гэсэн бөмбөлгнүүдийг ялгангууд 6, 1 гэсэн дараагийн бөмбөлөг маань гарч ирж байна. 2 дахь бөмбөлгийн дугаар 1. За 6, 1 гэсэн бөмбөлгнүүд гарч ирлээ. 3 дахь бөмбөлгийн дугаар 5. За 3 дахь бөмбөлгийн дугаар 5, 6, 1, 5 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн. За 4 дахь бөмбөлөг маань гарч ирсэн. 4 дахь бөмбөлгийн дугаар 2. 4 дахь бөмбөлгийн дугаар 2. За 4D-ийн 1-р зэргийн тохирол дээр 6, 1, 5, 2. 6, 1, 5, 2 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байгаа. Үзэгч та бүхэн яг энэхүү 4 бөмбөлгийг яг дарааллынхаа дагуу дөрвөлнгийн зөв тавьж чадсан бол өөрийн тавьсан баазаагаа 2000 дахин өсгөн авч байгаа гэсэн үг юм шүү. За ингээд 4D тоглосон нийт үзэгчдэд маш их баярлалаа. 4D тохирлын маань азтангууд тодорсон байгаа. Үргэлжлүүлэн бүгдээрээ хамтдаа 50 сая төгрөгийн хонжиртай 6D тохирлынхаа азтныг тодруулах болно. За шилэн хооронд маань тэгээс 9 хүртэлх цифр бүхий 6 удаа давцсан 60 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой тоонууд маань нэг нь гэхэд 6 удаа давцсан байна гэдгийг үзэгчтэй хамгийн хэлбэрээр ойлгох боломжтой юм. За уг 60 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 6 бөмбөлгийг та дарааллынхаа хувьд нэг бол урдаас нь нэг бол хойноос нь гэсэн аль нэг хувилбараар нь 2 бөмбөлгнөөс дээш тааж чадсан тохиолдолд мөнгөн дүнгийн хонжиртай авчрах юм. За өөрөөр хэлэх юм бол үзэгч та бүхэн дарааллынхаа хувьд урдаас нь юм уу хойноос нь 2 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд 1500 төгрөг, 3 бөмбөлөг зөв тааж чадсан тохиолдолд 15000 төгрөг, за 4 бөмбөлөг зөв тааж чадсан тохиолдолд 150,000 төгрөг хожих бол та 5 бөмбөлгийг зөв тааснаар 1,500,000 төгрөгийг хожих боломжтой. За харин үзэгч та бүхэн мэдээж 6 бөмбөлгөө зургуулангийн зөв тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийг хожих юм. За дахин сануулгад та дарааллынхаа хувьд нэг бол урдаас нь нэг бол хойноос нь гэсэн аль нэг хувилбараар нь хожих боломжтой. За ингээд та бүхэнд амжилт хүсье. 6D тохирлынхаа азтныг тодорхойлцгаая. Маш богино хугацаа үлдсэн байна. За эхний бөмбөлөг гарч ирж байна. За эхний бөмбөлгийн дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлгийн дугаар 1. За хоёр дахь бөмбөлгийн дугаар 9. Хоёр дахь бөмбөлгийн маань дугаар 9. Тэг 9 гэсэн 2 бөмбөлгийг зөв таасан бол 1500 төгрөгийг хожиж байгаа. За 3 дахь бөмбөлгийн маань дугаар мөн адилхан 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За энэхүү 3 бөмбөлгийг тэг 9 гэсэн дараалал зөв таасан бол 15000 төгрөгийг хожиж байгаа. За 4 дахь бөмбөлгийн дугаар 1. Үзэгчтэй энэ дөрвөн бөмбөлгийг зөв таасан бол 150,000 төгрөгийг хожиж байгаа. За үүнээс мөнгөн дүн өсөж явах боломжтойгоор та тохирлоо өргөжлүүлж байгаа юм. 5 дахь бөмбөлгийн маань дугаар 8. 5 дахь бөмбөлгийн маань дугаар 8. Тэг 9 гэсэн 5 бөмбөлгийг зөв тааснаар 1,500,000 төгрөгийг хожиж байгаа. За ингээд 6 дахь бөмбөлөг маань буюу 50 сая төгрөгийн азтныг тодруулж байгаа 6 дахь бөмбөлөг маань гарч ирж байна. За 6 дахь бөмбөлөгний дугаар тэг 6 дахь бөмбөлөгний дугаар тэг ингээд үзэгчдээ 6D тохирлынхаа 6 бөмбөлгийг танилцуулъя. Тэг 9 1 8
тэг. Давтаж хэлье. Тэг 9 1 8 тэг гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байгаа. За үзэгч та бүхэн маань дарааллын хувьд гэдэг маань за тэг 9 гэсэн дарааллаас эхлээд за хойно урдаас нь гэдэг маань шүү. За харин хойноос нь гэдэг маань тэг 8 гэсэн аль нэг хувилбараар нь 2 бөмбөлгнөөс зээш тааж чадсан тохиолдолд та 1500 төгрөгнөөс эхлээд 50 сая төгрөгийг хожиж байгаа. Мэдээж 50 сая төгрөгийг та дарааллын хувьд нэг бол урдаас нэг бол хойноос нь 6 бөмбөлгөө зургуулангийн зөв тааж чадсан тохиолдолд хожиж байгаа гэдгийг дахин сануулъя. За ингээд 6-ийн тохирлоос маань наадад нь болж тодорсон бол танд халуун баярыг хүргэе. За өргөжлөн бүгдээрээ хамтдаа 120 сая төгрөгийн шагналын сантай 642 тохирлынхан азтныг тодруулах болно. За энэхүү тохирлын маань хувьд өмнөх тоглолтуудаас дөрмийн хувьд бага зэрэг өөр учраас анх удаага латраад оролцож байгаа. За магадгүй нэвтрүүлгийн маань анх удаага үзэгчд маань байх юм бол илүү сайн анхаарлаа хандуулаарай. За шилэн хоргонд маань 1-ээс 42 хүрлэх цифр бүхий 42 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг бөмбөлөг ердөө нэг байгаа гэдэг үзэгчлээс санах хэрэгтэй. Нэгийн тоо нэг байгаа л 42-ын бөмбөлөгч маань нэг л байгаа гэсэн үг юм. За уг 42 ширхэг бөмбөлгнөөс эхлээд гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг үзэгч та дараалал огт хамааралгүйгээр зургуулангийн зөв тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн азтан болох боломжтой юм. За мөн энэхүү тохирол дээр маань бонус бөмбөлөг гарч ирдгээрээ бас онцлогтой тухайн 7 дахь бөмбөлөгний тусламжтайгаар үзэгчд маань за үндсэн 6 бөмбөлөгнүүдийн айлны 3 бөмбөлгийг бонус бөмбөлөгтэйгөө нийлээд 4 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд 642 тохирлын маань урмын хонжир буюу 10,000 төгрөгийн азтан болох боломжтой. За үндсэн бөмбөлөгнүүд болон бонус бөмбөлөг нийлүүлээд 5 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд 300,000 төгрөг, за 6 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд та 12 сая төгрөгийг тусдас хожих боломжтой юм. За энэ бол мэдээж 42 тохирлогоо үзэгч та бүхнийг маань Азийн тэнгэр ивэх болтойгоо азнаа тодруулцгаая. За шилэн хоргонд маань 1-ээс 42 хүрлэх цифр бүхий ердөө 42 ширхэг бөмбөлийг эргэлдэж байгаа. Эхний 6 бөмбөлгөөр 120 сая төгрөгийн азтан маань тодорхой учиртай. За эхний бөмбөлгийн дугаар 38. Эхний бөмбөлгийн дугаар 38. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 30. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 30. 38, 30 гэсэн хоёр бөмбөлөг гарч ирсэн. Та гарч ирж байгаа бөмбөлгнүүд маань үзэгч та бүхний бүгдсэн дараалал хамааралгүйгээр зургуулаад таарч байгаа тохиолдолд азтан болох боломжтой. За 3 дахь бөмбөлгийн дугаар 36. 3 дахь бөмбөлгийн дугаар 36. За 4 дахь бөмбөлгийн маань дугаар 5. 4 дахь бөмбөлгийн маань дугаар 5. 5 дахь бөмбөлгийн дугаар 32. 5 дахь бөмбөлгийн маань дугаар 32 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байгаа. 6 дахь бөмбөлгийн дугаар 34. 6 дахь бөмбөлгийн дугаар 34. За энэ 6 бөмбөлийг үзэгч та бүхэн маань харж байна. Энэ 6 бол мэдээж үндсэн бөмбөлөг буюу 120 сая төгрөгийн азтныг тодруулж байгаа бөмбөлгнүүд юм. За 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөг гарч ирж байна. Бонус бөмбөлөгний дугаар 25. Бонус бөмбөлөгний дугаар 25. За ингээд үзэгчдээ 642 тохирлынхан эхлээд гарч ирсэн үндсэн 6 бөмбөлгийг дараалал нь танилцуулъя. 38, 30, 36, 5, 32, 34. Давтаж хэлье. 38, 30, 36, 5, 32, 34 гэсэн эхлээд гарч ирсэн үндсэн 6 бөмбөлгөө үзэгч та бүхэн маань дараал огт хамааралгүйгээр зургуулангийн зөв тааж чадсан тохиолдолд 642 тохирлын маань хамгийн өндөр хонжир буюу 120 сая төгрөгийг хожиж байгаа гэсэн юм. За харин өнөөдрийн тохирлын маань бонус бөмбөлгний дугаар 25. 25 гэсэн бөмбөлгний тусламжтайгаар мэдээж 10,000, 300,000, 12 сая төгрөгийн азтангууд маань тус тодорсон байх магадлалтай гэсэн юм а. За ингээд 642 тохирол маань тун амжилттайгаар үзэгч та бүхэндээ хүрсээр өнөөдрийн маань тохирол өндөрлөх цаг болсон байна. Үзэгч та бүхэн маань үндсний латруудаа хэрхэн оролцохоо сайн мэдэхгүй байгаа л өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа манай тасалбар борлуулах цэгүүд буюу за яг дэлгэцний хажууханд гарч байгаа эдгээр тасалбар борлуулалтын цэгүүд дээр очиод тоглох хугацаа худалдан авч бүгснээр тохиролтой оролцох боломжтой болдог юм. Тохирлын хариуг 7 хоногийн сонгоо тоотой өдрүүдэд буюу даваа лав баасан гаргуудын 17 цаг 30 минутанд Icon цагийн минь болон үндсний латрын албан ёсны Facebook хуудасаар бид хамтдаа тодруулдаг гэлээ. За ингээд үргэлж бидэнтэй хамтдаа байдаг үндсний латруудаа идэвхтэй оролцдог азтан болж байгаагүй магадгүй удахгүй азтан болох гэж байгаа хэрхэн үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн тохирлоор иргэн уулзлаа. Түр баяртай.